Нэмэгцэн бүртгэл албан татврын тухай хууль хэрэгжээд 22 хоног байна. Одоогийн байдлаар нийтдээ 15,000 гаруй аж ахуйн нэгж байгууллага касса машинтай болжээ. Энэ тоо 17,000 төгрөг худалдаа хэрэглэгчдийн 70% тэнцэх нь худалдааны төвүүдэд дундын хэвлэгч тавьж байгаа. Хамгийн идэвхтэй хамрагдсан нь барс зах. Цаашид нарантуул хүчит шонхор гэгчлэн иргэд олноороо зорин очдог захууд дундын хэвлэгчтэй болно гэдэгт итгэж байгаа тухайга татврын өчтөр мэдэгджээ. Харин иргэдийн хувьд тусгай код бүхий баримтаа бүртгүүлэхэд ямар хүндрэл өчөж байгаагаа татврын мэдээлэл хэрэгтэйг санууллаа. Жишээ нь зарим газрууд QR код бүхий баримтан дээр нийт үнийн дүнг бус нэмэгцэн бүртгэл албан татврын 10% хасаж тооцож байгаа нь буруу юм байна. Шууд худалдаа авсан үнэ бичихгүй багасгах, нэмэгцэн бүртгэл албан татврын хувь хасах зэрэгс үүдэн баримт бүртгүүлэх үед үнийн дүн буруу байна гэсэн хариу ирж байгаа юм. Тиймээс иргэд баримт сегмент бүртгүүлэхдээ дахин давтагдчихгүй дугаар гэсэн хэсгийг сонгож явахыг мэргэжилтнүүд санууллаа. Мөн төлбөрийн баримт хэвлэж өгөхгүй байгаа аж ахуйн нэгж дэлгүүр үйлчилгээний төвүүдийг эх 2 дугаар сарын 1-ээс эхлэн торгож эхлэхээр хойшлуулжээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлцэх төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр эхэлсэн ч асуудлыг судлах шаардлагатай гэж үзэн Монгол Ардын намын бүлэг 5 хоногийн завсарлага авсан байна. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд ардчсан намын бүлгийн гишүүдээс гадна Монгол Ардын намын бүлгийн гишүүд ирсэн байна. Хуралдааны эхэнд улсын хурлын гишүүн уянга ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг танилцуулжээ. Ингэснээр улсын хурлын 20 гишүүний өргөн барьсан ерөнхий сайд сайхан бэлгийг огцруулах тогтоолын төслийг хэлцэх асуудал эх 7 хоног хүртэл хойшилсан байна. Улсын хурлын Монгол Ардын намын бүлгийн дэд дарга номтой 2 улсын хурлын дарга дэгийн хууль зөрчиж хүч төрөн байнгын орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаа гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өчигдөр хийжээ. Тэрээр улсын хурлын Монгол Ардын хувьсгалт ном Монголын үндэсний ардчилсан намын шударга сэвслийн бүлгийн дарга Батцэрэг гадаад томилтоор ажиллаж байгаа. Гэтэл улсын хурлаас хүч төрөн улсын хурлын гишүүний бүрэн эрхэд талдан улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулаа. Улсын хурлын дэгийн тухай хуулийн 14-1-гээр улсын хурлын гишүүн харьяа бүлэгтээ саналаа бичгээр гаргаж бүлгийн шийдвэрээр улсын хурлын тогтоолын төсөл гаргадаг. Нэгэнтээ гадаадд ажиллаж байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй байгаа. Гэтэл улсын хурл саналыг нь авалгүйгээр Батцэрэг гишүүнийг төрийн байгуулалтын байнгын орооны гишүүнээс хасч оронд нь Батхүү гишүүнийг оруулж ирлээ. Энэ нь улсын хурлын гишүүний бүрэн эрх улсын хурлын дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Улсын хурл дахь намын бүлэг байнгын ороо чуулганы нэгдсэн уралдаанаар хэлцэж байгаа аливаа асуудлаар завсарлага авах хэрэгтэй. Байнгын орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар улсын хурл дахь Монгол Ардын намын бүлэг завсарлага авах гормын санал гаргасан ч хүлээж авсангүй. Энэ нь улсын хурлын дараа улсын хурлын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэлээ гэж тайлбарласан байна. Улсын хурлын дэд дарга цог улсын хурлын гишүүн уянга Баасанхүү нар өчигдөр бүлгээсээ тусдаа уралджээ. Тэд 13 цаг 30 минутын орчим зарлагдсан улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанд оролцох үеэрээ ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд хамгаалах шийдвэрт хүрсэн байна. Үдээс өмнө буюу өчигдөр 7 цаг 30 минутын орчимд улсын хурл дахь Монгол Ардын хувьсгалт ном Монголын үндэсний ардчилсан намын шударга сэвслийн бүлэг ээлж тусаар хуралдан уянга гишүүний санаачилсан ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцээд олонхороо дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байсан юм а. Үүнтэй дээрх нэрвхий 3 гишүүн санал нийлхгүйгээс ийхүү тусдаа уралдсан байна. 20-29 насны залуусын 95% нь орон нутгийн залуусын 7 орчим хувь нь Facebook захин мэдээллийн сайтуудаас мэдээлэл авч байна. Энэ нь интернетийн хүмүүсийн салшгүй хэрэглээ болсны илэрлээ. Иймээс бизнес эрхлэгчид цаг үетэйгээ хөл нийлүүлж захин ертөнцийг маркетингийн орчин болгон соргоор ашиглах шаардлагатайг өчигдөр интернет маркетинг конференцэд нэгдсэн залуу сануулсан байна. Бизнес эрхлэгчид хэрэглэгчид хаана вэ? Тэндэл бүтээгдэхүүнээ хүргэх зарчмыг баримтлах. Ингэж чадсан нь амжилт олно гэж MMG компани захирал Бом Эрдэнэ тодорхойлжээ. Тэрээр бизнес эрхлэгчид бүтээгдэхүүний сурталчилгаа, улс төрчид PR-а тухайн нийгэмд медиа хэрэглээ яаж хувьсаа өөрчлөлтөнд судалж, тухайн суурь судалгаа дээр суурилж, аналитик сайтаагаар хямдвэртгөөр хийж болохыг зөвлөжээ. Улсын хурлаас баталсан Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл заалт, үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэсэг талаар нэр бүхий иргэд үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл дэрүүлжээ. Эдгээр мэдээллийн дагуу үндсэн хуулийн цэц маргаа үсгэж цэцийн дүнд суудлын хуралдаанаар хэлцүүлэхээр бэлтгэж эхэлсэн байна. Дээрх хуулиудаар үндсэн хууль зөрчсөн хэсэг талаар маргаа үсгэн шалгаж байгаа тул тэдгээрийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахгүй байхыг уламжилсан албан бичгийг Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дарга өчигдөр улсын хурлын удирдлага болон хамгийн газарт илгээжээ. Өмнөгов аймгийн 3 тусмын тосон бомбын дүрэнд хайгуулын 6 тусгай зөвшөөрөл байдаг талаар өчигдөр эрсэнчлэл хөтөлбөрөөс мэдэгджээ. Тосон бомбын нуруу орчмын экосистемд аюул учруулж буй 6 лиценз нь бүгд найрамдагтад ардуулсан иргэдийн эзэмшилд байдаг. Тодорхойлбол Элбегорд компани эзэн нь Ли Чин Нинг, Fox Mining мөнхийн нохон далай
намун тод компаниудыг Тангын хаан, NCR компани нь Ванчан гэсэн хятад иргэдийн эзэмшилд байдгийг эрсэнчлэл хөтөлбөөнийхөө онцлон дурдсан байна. Мөн дээрх хятад эзэстэй хайгуулын талбайд талиг ажил хагсан бүрлэн хамгаалж байсан ирвсүүд нутагладаг юм байна. Иймээс ирвс хамгаалагч биологч залуу яагаад амиа алдваа гэдгийг хуулийнхын шалгахдаа мөрдөн байцаалтай ажиллагаа өргөжүүлж хятад эзэстэй дээрх компаниудыг шалгах саналыг эрсэнчлэл хөтөлбөөнийнхэн өндөнд тавьжээ. Улсын хэмжээнд 100 гаруй ихтэй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 71 нь дотооддоо магадлан итгэмжилсэн байдаг юм байна. Эдгээр сургуулийг 10 жилээр магадлан итгэмжилсэн байжээ. Тэгвэл өнгөрсөн онд магадлан итгэмжлийн журамд өөрчлөлт оруулж шинжилсэн байна. Ингэснээр ихтэй сургуулийг олон жилээр нь магадлан итгэмжихгүй байхаар шийдвэрлэжээ. Хэд олон жилээр магадлан итгэмжлэгдсэн сургуулийн захиргаа энэ хугацаанд сургалтын чанар тайнлан үнэлгээг гаргаж өгөхдөө хойрог ханддаг. Энэ ч үднээс ихтэй сургуулийг дээд тал нь 5 жилээр магадлан итгэмжлэх нь боловсролын чанарт хэрэгтэй гэж албаныхан үзжээ. Мөн журамд оруулсан дараагийн шинжилгээ нь магадлан итгэмжлэх хэд материалын тал руу бас боловсролын чанар тогтолцоон чиглэсэн байдлаар нь өөрчилжээ. Өөрөөр хэлбэл ихтэй сургуулийг магадлан итгэмжлэхдээ сургалтын нөхцөл бааз орчин гэдэг дээр голчлон төвлөрөхөөс илүүтэй боловсролын талаас нь түлхүүн анхаарч сургалтын хөтөлбөр, боловсролын чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт зэргийг харгалзахаар болжээ. Магадлан итгэмжлэх сургуулийг өмнө нь ганцхан үндэсний зөвлөлөө хурлаар шийдвэрлэдэг байсан юм аа.